Өглөөний мэнд дахиад нэг апплод хийхгүй видео хийж байгаа юм лөө. Ер нь яг үүндээ интро хийх хинт хэрэгтэй юм бэ? Саранбаа. Надад бүр яг энэ шиг ингээд рекорд хийцэн ингээд амар олон видео байдаг. Тэгээ би тэднийг ерөөсөө апплод хийдгүү. За өнөөдөр би нэг амар тийм техникэл юм бол ярихгүй. Одоо юу гэдэг те ингээд гоё бичлэгээ гоё хийх ч юм уу, тэгээ аудионы quality-гаа сайжруулах ч юм уу. Тим юм гэхээсээ илүү сэтгэл зүйн талаасаа ингээд контент хийдэг хүмүүс, ялангуяа сошиал медиа хийж байгаа хүмүүс яг ямархуу зүйлсийг ингээд мэдэрдэг вэ? Тэрийгээ яаж давж гараад энэ видеог одоо үзэгчд үздэг вэ гэдэг талаас яриад бодож байна. Яг тэгэхээр зэрэг бусад хүмүүс ингэдэг үгүй мэдэхгүй байна. Хэрвээ та бас ингэж агиух боддог бол комментээр бичээрэй. Тэр нь юу вэ гэхээр зэрэг одоо энэ final product байгаа шүү дээ. Хэрэглэгчдэд хүрч байгаа ямар нэгэн бүтээгдэхүүн заяа. Тэр нь юу ч хийж болно ингээд хувцас заа өгөөртэй ямар нэгэн тоос мос бүтээгдэхүүн, ийм видео, дуу гэдэг ч юм уу. Иймэрхүү юмнууд тэгээд үнэхээр ингээд ялангуяа миний сэтгэлд хүрэх юм бол заяа. Үнэхээр амар гоё бүтээгдэхүүн басан байх юм бол би бүр яг behind the scenes буюу яг тэр сүүлийн бүтээгдэхүүний сүүлчийн хувилбарыг хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн басан тэр бүтээгдэхүүн гарах хүртэл яг ямар хүмүүс оролцсон, юу мэдэрч ийсэн, яагаад энэ санаа төрсөн гэдэг нөө behind the scenes гэж ярьдаг шүү дээ. Яг тэр болгоныг би бүр амар их мэдхийг хүсдэг. Тий. За надаа хамгийн их мэдрэгдэжсэн юмнууд болохоор зэрэг би хүнд хэрэггүй юм хийдэг гэсэн тийм айцтай. Надад зүгээр яг тийм мэдрэмж төрдөг хгүй. Би зүгээр л ингээд заримдаа ингээд тариун уншлагаа хийж байхдаач тэр ингээд сүнслэг юмнуудаа хийж байхдаач тэр сэтгэл зүйн талаар ярьж байхдаач тэр тэгээ одоо энэ видео хийж байхдаач тэр ингээд би хүнд хэрэггүй юм хийж ивэл яах вэ гэсэн нэг тийм айц амар байдаг. Тэрэндээ амар төвхтэй. Тэрэн тэгээд намайг хойш нь хамгийн их татдаг зүйлс нь нэг ингээд баахан юм ярьж ирсэн видеогоо ингээд рекорд хийж ирсэн хамгийн сүүлд нь харахаар өөрөө тэрнээсээ зүгээр залхаад уйдаад хүмүүсийн угаасаа тэргөө мэддэг ойлгомжтой юмыг ярьж гин. Тэгээ эсвэл ингээд ерөөсөө ямарч хэрэггүй хинт хэрэгтэй юм бэ гэсэн ийм мэдрэмж надад амар их төрдөг. Тэгээ би ингээд цаанаа ингээд хүн юм болохоор тэгээ хүнд хэрэгтэй юм хийж гинсэн гэсэн хүсэл байгаад байгаа байхгүй. Тэгээ тэр стандартандаа хүрч чадахгүй ч юм уу тиймэрхүү асуудал аяг их гардаг зэрэг. За хоёрдугаар талаараа зэрэг өөрөөсөө зүгээр ингээд залхацдаг. I'm fucking yapping. Бүр ингээд би зүгээр л амжис yapping тэг ингээд цааны нэгтэй адилхан ингээд амар тойроо ч юм уу нушуу ч юм уу ингэж яриад байна гэсэн өөрийгөө шүүмжилсэн тийм мэдрэмж бас айгүй их явдаг. За бас дээрэс нь өөр юу явдаг вэ гэхлээр зэрэг imposter syndrome. Би хэн болчоод юм яриад байгаа юм бэ? Тэгээ би амарлаг багш гүрүү хүн биш. Би эрдэмтэн шинжлэх ухаанч хүн биш. Би сэтгэл зүйч хүн биш. Тийм байж би юу яриад байгаа юм бэ? Хэн болчоод хэн намайг сонсох хэрэгтэй юм бэ гэсэн тийм мэдрэмж бас амар их төрдөг. Тэгээ ингэж ярьж байгаа маань өөрөө би ер нь бол амар тийм vulnerable байгаа. Яг жихнээсээ намайг ингээд миний хийж байгаа амиг хүнд хэрэггүй гэж боддог. Намайг энэ одоо хэн болчих ингээ олон юм яриад байдаг гэж боддог. Яг тэр хүмүүсийг би баталж өгч байгаа гэх юм уу те. Тэгээд ингэснээрээ би өөрийгөө амар эмзэг байдалд оруулж байгаа. Гэхдээ it's okay. Ер нь бол би хүмүүсийн ингээд divinity буюу те гигэн талд нь айгу хитэгдэг байхыг хичээж байгаа. Юм л болоо ингээд те хүмүүс амар шүүмжлэгч одоо сөрөг комент бичдэг хүмүүс ч юм уу. Тэдний хүртэл цаана нэг юм гигэн сүнс байгаа. Тэгээд яагаад ийм гигэн сүнснээс ийм юм гарч байгаа вэ гэдгийг бас айгүйх харах гэж хичээдэг болоод байгаа. Үүнэл их шаардлага байхгүй л дээ. Тий, миний хийсэн контент сайн, хангалттай сайн биш гэсэн тийм мэдрэмж үргэлж төрдөг. Би нэг л удаа яг санаандаа хүрсэн контент хийжсэн. Тэр нь хоор зэрэг үгүй мэ яг санаа 100% өргөгүй мана бас л ингээд амар кринж байгаа юм шиг санагдчихсэн. Миний нэг main channel дээр байдаг нэг видео тийм аа би нэрийг мартчихлаа.
Ямар нэртэй лээ дээ. Би нэг 2 жилийн өмнө л жилийн өмнө 22 онд л хийжсэн баг тийм. Ер нь бол жоохон миний надтай л одоо high production юм да тий ингээд амар олон юм видеоны клип мэлээ борсон амар артистик байх гэж хичээсэн тийм видео байсан. Тэгээ тэр бол надад айгүй гоё видео санагдчихсэн. Гэхдээ ярьсан юм нь болохоор зэрэг нэг амар онцгойтэй биш. Тэгээ дээрэс нь видео маань нэг тэр видео маань нэг тийм амар сайн хандлт энэ төр аваагүй. Угаасаа гэтээ хандлт авах нэг амар чухал биш л дээ яг үндэ. За тэгээд ерөнхийдөө бол ингээд бас яг ингээд миний хийсэн видеонууд арай сайн байж болохоос сайжруулж болох байсан. Хэлэх үг тэгэж хэлэх байсан тэрийг мартчихэж энийг юу нэг ингэж тайлбарсан байл илүү дээр исэн байна гэдгийг дандаа эдит хийж явахдаа анзаардаг зэ. Өөрчн контент хийж байгаад ямар тэнэг юм болдог лээ. Тэгээд заримдаа болохоор зүгээр ингээм амар ичдэг. Одоо тэр бол амар нормал гэж бодож байна. Хүн болгон тэгдэг болоо угаасаа ингээд контент хийж ялангуяа өөрийнхөө ингээд царай мараа гаргаад үс зүстэй дуу хоолой гаргаж байгаа хүмүүсийн хувьд өөртөө амар дургуун хүмүүс байж болно шүү дээ. Өснөндөө дургуй ч юм уу, хоолойндоо дургуй ч юм уу, хамрандаа дургуй ч юм уу тийм хүн байж болно. Тэгмээ тэрийгээ ингээд тэр өөртөө итгэлгүй insecurity-гээд давж ингэж хийх хэрэгтэй болдог. Тэгээ хүмүүс ингээд тэрийг анзаарахгүй байгаасаа гэж найддаг ч юм уу. Тийм юм байдаг. За мөн дээрээс нь бусдаас айх айц одоо fear to be perceived тэ ингээд хүмүүс намайг хүлээж авч байгаа. Тэ хүмүүс намайг байдаг гэдгийг мэдж байгаа гэж ботхоор айдаг айцс байдаг. Надаа бас байдаг. Тэг яг тэр нь очиж миний хол гайгүй зарим хүмүүсийг бол бүр амар hardcore байдаг штэ. Тэгээ тийм болохоор зөв хүмүүс ер нь ингээд одоо өөрийнхөө жинхэнэ нэрийг хэлхээс айдаг. Тэ жинхэнэ царай төрхнөөр царайгаа харуулахаас айдаг юм хүмүүс айгүй их байдаг. Тэгээд надад бас тэр айц тодорхой хэмжээнд бол байдаг. Би ингээд заримдаа одоо л ингээд ялангуяа YouTube хийж байгаа ч юм уу сошиал медиа хийж байгаа хүмүүсийн хувьд бол ингээд зүгээр камертай л харьцаж байгаа тийм үү. Ялангуяа ганцаараа контент хийдэг хүн бол яг хөө ингээд яг бүр амар тийм mainstream high production content хийдэг хүмүүс бол ингээд камерагийн барьж байгаа хүнтэй тэгээ хамтарч ингээд хийж байгаа найзтай амаасаа сууж болохоор тэр нь арай бага байдаг гэж магадгүй. Гэхдээ яг мань бичгээ ингээд зүгээр гэртээ нэг уцаа тавиац ч юм уу камера тавиац ч юм уу ингээд ярьдаг хүмүүсийн хувьд болохоор зэрэг ерөөсөө дэлгэсний цаанд байгаа хүмүүсийг тэр энэ видеог үзэж байгаа хүмүүсийг бол харахгүй штэ. Тэгж байгаа гинэт ингээд нөгөө нэг комент орж ирэх ч юм уу те. Тэнгууд ингээд нэрээ ингээд намайг хүмүүс үзэж байгаа юм. Нэрээ намайг ингээд ямар хүн байдгүй гэдэг хүмүүс мэддэм байна. Мэддэг болчлоо ч юм уу те. Тэгээ тэр нь хэр олон хүн байх нь ерөөсөө хамаахгүй заяа. Одоо зүгээр нэг 500 хүн үтсэн бичлээ гэж болно шүү дээ. Тэглэж гиснээ яг ийм айцтай хүний хувьд тэр 500 хүн бол амар аимшигтай том шиг санагддаг ч юм уу. Ийм бас айц байдаг. Энэ айцыг бас давж гаргах хэрэгтэй болдог. Тэгээд ер нь бол ингээд яг уу би чинь миний channel бол тийм амар тийм том channel бас биш шүү дээ. Тэгээд 3 жил контент хийж 21 оноос хойш контент хийж байна. YouTube хийж гэн. Тэгээд энэ хугацаанд би 50 60 маар хүрсэн болоо нэг тэр хавцаа subscriber. Тэгэхээр бас нэг тийм амар том биш те 200 300 га ч юм уу. Тийм subscriberтай channel биш. Бүр арай л тийм mainstream болоогүй байгаа. Тэгээд тэрэндээ бол би яг үндэ баяртай байгаа. Ягаад вэ гэхээр зэрэг яг одоо ингээд нөгөө нэг жоохон ингээд нэг юм хандлт аваад ингээд ирсэн чинь гадуур явж агаад одоо subscriber-уудтайгаа таардаг болчих. Тэгээд би өөрөө тэрнээс мэдээж хэрэг нэг талаасаа бол ингээд тэг айгу талархалтай байдаг, маш гоё байдаг зүйлүүд байдаг ч гэсэн нөгөө талаасаа болохоор би яг үндэ амар introvert хүн баггүй юу. Тэгээ танихгүй хүмүүстэй ингээд жоохон юм ярьж чаддгүй, socially awkward юм байдал надад байдаг. Тэгээд гадуур явж байхдаа би бас ингээд одоо жоохон хороогоос тасарч явдаг гэх юм уу. Одоо найзлуудаагаа ч юм уу, найзуудтайгаа ч юм уу ингээд явж байгаа бол би яаж харагдаж байгаа бол энэ төр гэж ерөөсөө нэг тэгж бодогддоггүй. Ганцаараа явж байгаа үед бол тэгж бодогддог. Гэхдээ ялангуяа хүмүүстэй ингээд явж байгаа тохиолдолд би тэр хүмүүстэйгээ ярьж байгаа яриа ч юм уу тэр юмдаа хамаг анхаарлаа хандуулад өөрийнхөө ямар царай зүстэй явж байгаа хамаг юм марцчихдаг. Тэгээд ингээ өөрийнхөө нэг юм жижигхэн юм хөрхөн бөмбөлөг дотор орцсон явж байгаа гот хин нэг ингээд ирээд чанлж үздэг шүү гэд тэгэхээр би амар сандарчдаг нөгөө нэг бөмбөлөг маань ингээ хагарчдаг гэх юм уу тэгээд амар
ингээд сандардаг айгүй хэцүү яа fuck. Тэгээ үнэхээр тийм биш аасан ч болоосоо гэж хүсдэг. Гэхдээ зөв миний байгаа байдал нь чааваас нэг тиймэрхүү. Тэгээд нөгөө хүмүүстэй бас ингээд амар муухай сэтгэл төрүүлчих үе те. Тэгээ угаасаа муухай сэтгэл төрүүлсэн удаанаарч байгаа хаад бол би сошиал үнэхээр амар awkward хүний юу гэж байгааг нь сонсохгүй зөвөр ингээд баярлаа гэхээс өөр юм хэлж чаддгүй заяа. Oh my god, fuck me. Тэгээ дараа нь тэр өдөржингөө тэр интеракшнаа бодоод ингээд кринжлээд амар хэцүү байдаг. Тийм асуудал бас гардаг. За иймэрхүү нэг юм асуудлууд ингээд контент хийж байгаа хүмүүстэй гардаг. Ер нь аль тэгэхээр final products тэ миний нэг видео гарахаас өмнө би тэр тэнцээ ингээд тэр видео гарахын дундуур надад амар олон юм тэгээ creative block гэж юм байгаа. Сэтгэл санаа ингээд онцгой байгаа үед видео хийнэ гэж бараг л байхгүй зэ. Сэтгэл санаа ингээд жоохон суурчхан болвол видеоны угаасаа тэр өнгө аяс чанар бүх юм нь яг тэр сэтгэл санаа шиг ингээд им low quality болоод яалтчгүй цаанаасаа ингээд мэдрэгдээд. Би бол өөрийгөө жоохон сэтгэл хөдлөө маск хийж чаддаггүй ч юм уу I don't know. Ямар ч л байсан ингээд би өөрөө сэтгэл санаа муу ах юм бол миний хоолой хүртэл ингээд цаашаа орчдөг. Тэнгүүд видео хийх юм боломжгүй болчдөг. Их мэтлэн. Тэгэхээр ингээд энэ видеог үзэж байгаа бол би бас л мөн л ялгаагүй яг адилхан зүйлээр явсан. Би хэрэггүй юм хийж ингээд тэр бодлоо дарах хэрэгтэй болцсон гэсэн үг. Хайдас тэгээ дээрээс нь creative block буюу ингээ бүтээл сэтгэлгээний гацалтаасаа гарсан гэсэн үг, гарах гэж хичээсэн гэсэн үг ч юм уу тэгээд энэ юусоо сайн видео болоогүй байна гэд энэ видеог ингээд драфт руугаа хийгээд ч юм уу ерөөсөө edit хийгээгүй ч юм уу edit хийж дундаас нь хайсан ч юм уу тэр бүх юмнуудаа ингээд давж гарч хамгийн сүүлд нь аплод хийдэг. Тэгэхээр яг зөвхөн контент хий гэж бодож байгаа хүмүүс байгаа бол иймэрхүү юмнууд болтгий шүү. Эднэрт ингээд нөгөө бэлэн байгаарай л гэж хэлэх гээд байгаа юм л да. Тэгээд зөвхөн яг хамгийн сүүлд нь хэлэх юм нь би бол ямар ч байсан контент хийх дуртай. Энэ бол миний мөрөөдөл мөн ямар ч зүйлийг хийхэд хэцүү талууд гарч ирдэг, хэцүү саадтгуурууд гарч ирдэг. Тэр болгоныг зүгээр давах хэрэгтэй болдог. Тэгээ миний давсан саадтгуурууд ийм байна. За тэгээд дээрээс нь хажуунаас нөгөө нэг техникэл юмнууд байгаа шүү дээ. Аудионы чанар амар муу байх ч юм уу, тэ дуун сулрах ч юм уу, тэ видео амар муухай байх, би өөрөө царай муутай байх ч юм уу. Тиймэрхүү юмнууд бас байдаг. Тэгээд тэрийг олвол яхав тэгэл бас зохицуулаад явцдаг гэсэн. Тэгээд YouTube хийх бол хэцүү ажил бол биш. Гэхдээ зүгээр магадгүй бусад ажлуудаас онцгойрох тэр одоо хэцүү талууд нь гэх юм бол иймэрхүү юмнууд байдаг гэдгийг л жоохон ингээд нээлттэй болгоод экспоз хийж өгөх гэсэн. За тэгээд энэ чаналаа би юу болох гэдэг байгаа мэдэхгүй. Тэгээд сайн нэг хэсэг уусаа сэтгэл санаа бас жоохон суураад дээрс нь айгу завгүй ядралттай ч байсныг хэлгүй энэ чаналаа бүр хайцсан байсан. Тэгээд арай илүү олон видео хийх гэж хичээнэ байх. Сайн мэдгүй байна. За тэгээд дараагаар болсаа бүгдээ баяртай. Хацрын инги get